шин зах зээл бий болгож байгаа ийм одоо хуулийн төсөл орж ирсэн. Энийг бол маш сайн дэмжиж байгаа. Яг энэ чиглэлээр бол бас яг Монголд бол яг бас харьцангуй энэ санхүүгийн байгууллагууд, ялангуяа арилжааны банкуд бас нэлээд ахиц дэвшил гаргаж ажиллаж байгаа юм болов уу гэж боддог. Хэд хэдэн одоо сэргээгчдийн хэрчим хүчний чиглэлийн компаниуд, за дээрэс нь барилга хотоогуултын бас бест гэргээ те барилгын одоо сүүлийн ногоон одоо стандартыг тогтоогоод өдөр явж байгаа. Ийм одоо хэд хэдэн юмнууд бол байна. Зүгээр яг манай байгаль орчин уур амьсгалын өрсөлдлийн яамнаас асуух гэдэг нь болохоор бол одоо энэ хуулийн төслөөр бол яг энэ уур амьсгалын нөлөөнд хамгийн их автж байгаа салбар бүлгээ тодорхойлно гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр эхний ээлжинд одоо яг тодорхойлсон тийм одоо салбар бүлэг байгаа юу гэдэг. За тэгээд энэ карбон кредитийн шин зах зээл бий болсонтой холбоотойгоор аль салбарын хооронд хамгийн их шилжүүлэг хийгдэх юм бэ те. Энэ талаар одоо ойролцоо тооцоол байна уу гэдэг асуух гэдэг. За удахгүй одоо Монгол улсад 2 дугаар асуулт. Монгол улсад COP17 гэдэг олон улсын одоо цөлжилтөд тэмцэхийн хурал болох гэж байна. За энэ хурлаас өмнө бол бид яг энэ хуулийн төслөө батуулж чадвал бас бидэрт нэг том амжилт. А нөгөө талдаа яг энэ COP17-гийн тэр цөлжилтөд тэмцэх олон улсын хурлаас бидний хүлээж байгаа одоо үр дүн юу юм бэ? Энэ одоо хуулийн төсөл дээр тусгагдсан байгаа ямар одоо зүйл заалтаар бид нар COP17 дээр үр дүн гаргана гэж харж байгаа вэ гэж нэг юм асуулт байна. За дараагийн асуулт болохоор бол энэ барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар орж ирсэн байгаа. За тэгээд энэ дээр болохоор харахаар бол яг энэ уур амьсгалын барилга байгууламж үйл ажиллагаанаас нь ялгарч байгаа хүлэмжийн хэмжээг тогтоодог болно гэдэг. За энийг болохоор энэ хууль одоо батлагдсан өдрөөс эхэлж мөрдөнө гэж байгаа. Яг зүгээр мэдээж яамд хоорондоо мэдээж солилцсон байдаг баг. Зүгээр барилга хот байгуулалтын яам одоо жишээлбэл яг энэ шинээр одоо олгож байгаа барилгын зөвшөөрөл, за баригдж байгаа барилгууд ялангуяа төрийн одоо санхүүжилтээр баригдж байгаа барилгуудаар энэ асуудлыг ингээд тогтоодог болох гэдэг нь шүү дээ. Энэ бэлтгэл ажил хэр хангагдсан байдаг юм бэ гэсэн нэг ийм 3 асуулт асууя. За асуултанд хариулъя. Ажлын хэсгийг хариулъя. 4 дугаартай энэ дэр. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн бат гишүүний асуултанд хариулъя. Хуулинд хамгийн их хамрагдаж байгаа бүлэг бол одоо ган зуудад хамгийн их өртөж байгаа малчит, тариаланчдын бүлэг бол хамгийн их өртөж байгаа. Тэгээд малчит тариаланчид бол төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, ногоон санхүүжилэгч нартай болон орон нутгийн удирдлагуудтай уралсан гэрээ байгуулж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээ түүндээ оролцоод тодорхой хэмжээний орлогыг одоо тэр төслийн одоо ашигаас хүртэх боломж бүрдэж байгаа. За мөн 2 дугаар өртөж байгаа салбар бол эрчим хүчний салбар байгаа. Сая таны хэлсэнчлэн ногоон эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж байгаа. За түрүүн хэлсэнчлэн энэ хуулийн эрх зүйн орчин тодорхой улсаар тоглоомын дүрмээ тодорхой болгосноор манай улсад одоо гарч ирэх ногоон санхүүжилт нэмэгдэх. Энэ хүрээгээр бол одоо эрчим хүчний төслүүд Монгол улсад одоо ихээр нэмэгдэх боломж бүрдэж байгаа гэж үзэж байгаа. Юуны 2 дахь. За COP17-т бол хамгийн их уялдж байгаа хууль байгаа. За уур амьсгалын өөрчлөлтийн тухай зөвхөн Парисын хилцээрийг хэрэгжүүлэхээс COP17 болон цэглэлтэй тэмцэх тухай конвенцийн хэрэгжилтэд нягт уялдж байгаа. Нэгдүгээрт бол дасан зохицох бодлого дээр бол манайх ган зууд усны хомслол газрын дөрөөдлийг бууруулах арга хэмжээг одоо төлөвлөх хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг одоо бий болгож байгаа гэсэн үг. Энэ одоо түрүүн хэлсэнчлэн дасан зохицох төлөвлөгөө болон одоо үндэсний тодорхойлсон зорилтуудаа хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа. Экосистем суурилсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, олон бэлчээр хөрс нүүр төрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, газрын дороодлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, зохицуулах бодлогын одоо уялдаа холбоог хангаж өгж байгаа. Карбон зах зээл одоо тодорхой болж байгаа. Бэлчээр, газрын нөхөн сэргээлтийн төслүүдийг карбон зах зээлтэй холбох боломжийг энэ хууль гарснаар бүрдүүлж байгаа. Уур амьсгалын санхүүжилтийг бас нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа. Цөлжилт газрын дороотолтой тэмцэх төсөл хөтөлбөрт олон улсын санхүүжилтийг татах хэрэгцээ орчин бүрдэж байгаа. Тэгэхээр бид одоо энэ 8 сарын 17-ноос 25 зохион байгуулагдах цөлжилттэй тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын үеэр одоо санаачлан гаргаж байгаа 3 тэргүүлэх санаачлагынхаа хүрээнд энэ хууль хэрэгжүүлэх орчныг бүрдүүлж байгаа суур хууль болж байгаа гэж одоо үзэж байгаа. За товчхондоо бол одоо
Монгол улсын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх үндсэн одоо хууль эрх зүйн орчин бүрдчихэж байгаа. Тэгэхээр одоо мөн одоо нэгдсэн үндэсний байгууллагын суур 3 конвенц болох цөлжилттэй тэмцэх уур амьсгалын конвенц, биологийн олон янз байдлын энэ 3 одоо конвенцийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудыг санхүүжилтийг зөвхөн улсын төсөвд найдах биш. Одоо гадаад дотоодын хөрөнгө оруулалт мөн хувийн хвшлийн оролцоог хангахад бол одоо томоохон хувь нэмэр эрх зүйн орчныг тодорхой болгосон хууль болж байгаа гэж үзэж байгаа. За. Гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.